Ер нь бас хүлэн шүү. Манайхан ч одоо ажлын өдөр болохоор яг гинт орох үгүй юм гэдэггүй байна. Хэдэж ханаач асуучих. Тэгэхгүй бол бас харагдахгүй байх шүү. За одоо ингэж. За нөхөн амтан байгаа мó? За нэг линк хийж үзсэн байна. Шеэр хийчих. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? 2 байна, 8 байна, 6 байна. Гинт өдөр нэг лайв хийхлээр бас бэлтгэлгүй байдаг л та. Би ч нөө сарагч нь хагас өдөр бүтэн өдөр хийдэг. Ямар амар хурцтай. Миний ээжүүд хийн байна вэ? Тэ жоохон өттэй ярьж байгаа шиг. Нөгөө 3 хүн бавгааны нөгөө үлгэр өгдөг шүү дээ. Миний аягнаас хэн эзэн бай гэдэг шиг. За сайн байцгаана уу? Вау! Би одоо их сонирхолтой цагаар таны ажлын цагаар гинт орж ирсэн дуучлаарай. За миний хажуудын хөөрхөн үзэсгэлэнтэй, авьяастай дуучин Мишель ирсэн байна. Манай бэлтгэлийн байранд одоо бид нэр Library Records Studios одоо мэнчилж байна. Сарагийнхан хайрын бурхан 40 жилийн тоглолтны эзэмлэгт болох 6 сарын 6-нд болох тоглолтын бэлтгэл одоо 2 дахь сардаа бэлдээд байж байна. За тэгээд ерөн бол бид нар бол нэлээд их ажил ихтэй байгаа ч гэсэн өнөөдөр ингээд Мишель маань дүүтэйгээ ээж нь тэ бүгдээрээ гэр бүлэрээ маш гоё манай хамт олныг бас эргээд гоё хоолоор дайлаад казах рестораны хоолоор дайрсан тэ ямар Дарига гэдэг рестораны хоолоор дайлсан. Тэгээд манай Мишель маань бас бэлтгэлээ хийсэн. За тэгээд Мишель Питерийн хамтарч дуусан клип хийсэн Хэлхээс буай гэдэг дууны клип одоо хагас сайнны өдөр те 23-ны өдөр гарсан байгаа. За тэгээд энэ дээрх лайвын дээр одоо YouTube-ийн линк байгаа. Та бүхэн бас ороод сонирхоорой, үзэж амжаагүй. За тэгээд юуны өмнө өдөр болохоор айгуу сайн үздэг юм байна. Ямар бол. За мэдчлээ ч тийм Мишель та. Сайн уу манайхаа. Сарагч хаа лайв дээр хамт. Тийм. Хоёр уцаараа зэрэг хийх гэснээр за манай охин шеэрлэн гэх тийм. Арай илүү олон. За миний хувьд бол одоо Silky Star олон улсын тэмцээний ялагч Мишельтэйгээ хамтарч нэг дуулна гэдэг бол аюу гоё байсан. Артисттай гоё байсан. Тэгээд бид хоёрын гол нь сарагчийн гаргасан санаа маань өөрөө их гоё нандин. Тэгээд энэ нийгэмд одоо яг тулгамдж байгаа энэ гол асуудлыг хөндөж энэ урлагийн хүмүүс дуучид дуу хоолойгоо заавал өргөх хэрэгтэй гэж сарагч энэ санаа гаргасан. Тэгээ энэ бол надад маш тийм гоё урам зориг өгөөд тэгээд бид хоёр гоё дуугаа дуулсан байгаа. Энэ дууг бүтээхэд маш олон хүмүүсийн халуун сэтгэл одоо энэ дууны шүлгийг бичсэн одоо Вандебо хамтлагийн одоо Жамц Ванде за хамт бичилдсэн халзаа даваасүрэн за энэ санааг нь анх гаргасан Саранжия миний би. За энэ дууны бас аялгауг манай Ванде болон хасар те минти бас хийсэн. Дээрэс нь мэдүү чин тахилтын аян чи зөхөөсөн гэсэн те. Тэгээ жоохон хэсгэн те. Тий. Гэх мэтлэнгээр их олон хүний гараа орсон. Бүгдээр хичээсэн. Энэ санаа нь бол ерөн бол нийгэмд болж байгаа хамгийн сэтгэл одоо цочирдом те. Бүр ингээ зүрх цочирдом үнэхээр айхтар тийм таарахын мэдээнүүд сонсоод миний хувьд бол урлагийн хүмүүс бид нар олон сар хоног дугаан явж чадсангүй. Тэгээ бид нар энэ одоо энэ болсон үйл явдлуудыг тунгаахтаа энэ ерөн бол энэ уран бүтээлдээ шингээж дахиж ийм үйлдэлүүд муу юм битгий тохиолдосоо гэж одоо бяцхан зүрхнүүд мань алдаа битгий гаргаасан. Гэр бүлийн ээж аав нь хайхрамжгүй одоо бид нэр хоол ундыг аваад өчлөө ингээ бүрэн бүтэн байхад одоо юу хэрэгтэй биш. Ер нь бол нэгэн л хүүхдэд хариуцаж төрүүлсэн л бол хүмүүжүүлж байгаа бол одоо бас бүгдээрээ гэр бүлэрээ одоо энэ асуудалд энэ бүл идэх ч юм уу янз янзын нийгэм болохгүй байгаа юм дээр асуудлууд хүүхдэд чинь тусаад байвал энийг зогсоох үүднээс бид нар энэ дууг хамтарч хийхээр болсон. Алагу Егоров одоо сайхан ажилласан продюсер бас хоолой микс мастер дээр ажиллаа. За Бэлгүн Хироши, Valiant Production одоо энэ клипийн бүтээлээ. За их олон ээж аав нар хүүхдүүд, дүүнер маань бас оролцсон бүх одоо оператор, за хүүхдүүд, за Монголын радио те одоо Монголын радиогийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд нийгэмд ийм асуудал болж байгааг би хагасаа дээр бас нэг лайв хийсэн өөрөө.
Тэгтээ тэсгүй бүр ингээ ярангуут ингээл уйлал. Тэгээд яг энэ видео клипийг авч яхад би өөрөө яг өөрийнхөө хэсгийг дуулах болсон чинь уйлаад салдггүй. Нулимс гараад зүгээр уйлах биш, нулимс гарах биш бүр ингээ уйлаад салдггүй. Тэгээд бүр нөгөө будаг мудаг нурсаа тэгээд ингээл боо юм болоод дахин болоод бид нар бичүүлсэн. Тэгээд ер нь Мишель өөрөө бас чи юу гэж боддог вэ энэ асуудыг ер нь энэ хүчирхийллийн асуудлыг ингээд дугаа байгаад ивэл тэ одоо ийм асуудал ч улам даймжилдаг тэ дугаа байгаа энэ худлагаас ичээд ингээд нуусан асуудлыг хүчирхийлэгч нарыг улам их давраадаг юм шүү тэ. Тийм шүү. Ер нь яг тийм байдалд орсон хүмүүс ер нь нэлээд урт хугацаанд их тийм ичсэн, айсан. За би ингэж хэлвэл намаа юу гэж бодох вэ те? Намайг эсвэл сул дорооч гэдэг юм уу? Тэгэж бодох үедээ гих маягаар их тийм ичиж санаа зовж их удаан одоо тисэж байдаг. Тэгээд тэр байдал бол тухайн асуудлыг байхгүй болгох ш улам ингээл нуугаал дараад байна гэдэг чинь улам ингээл гүнзгийрэл томроолаа гэсэн үг. Тийм болохоор аль болох ямар нэгэн таагүй юм нөхцөл байдал өөрт чинь юм тохгүй чамайг өвтгөж байгаа, зовоож байгаа юм асуудал гарах юм бол аль болох хурдан хугацаанд гэр бүлийнхэндээ хийх, бусдаас тусламж гуйх, одоо таслан зогсоох тэрнийг арга хэмжээг заавал авах хэрэгтэй. Тэгээ ганцаараа болол асуудлыг шийдэн гэдэг үнэхээр хэцүү байдаг. Тийм болохоор заавал одоо найз нөхдөдөө ах эгчтэй ээж аавдаа хамаагүй багштай ч хамаагүй хэлж заавал одоо өөрийгөө хамгаалтанд оруулах хэрэгтэй. Тийм болохоор энэ дуу бол маш олон хүмүүст одоо хүч өгөх тийм дуу гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ дууг бүр ингээд яг нэг хүнд зориулж чигээгүй л дээ. Гэхдээ яг нэг хоёр хүний хоёр залуухан охины өхөл бол миний энэ дууг төрүүлэхэд тийм санаанд төрүүлсэн л дээ. Одоо яагаад вэ гэхээр нэг 2 жилийн өмнө нэг 13 настай охин харамсалтайгаар хайлаастын тэр авьяасаа зочид буудлаас ингээд алдагдсан байдалтай болсон. Тэгээ бас сүүлд бас ингээд 16 настай бас 30 хэд настай эмэгтэй гээл те хэрсгээр ингээд хүчирхийлэлд автаад. Тэгэхээр би зүгээр ингээд уран бүтээлч хүмүүс бид нар ингээд энэ нийгэмд болж байгаа юмыг зүгээр л ингээд дуугаараа бид нар ч одоо ингээд нийгмийн аягүй гоё тойл одоо ингээд аягүй сайхан сэтгэл санааг өндрөг байлгах ёстой гэдэг үүднээс дугаа яваад байх уу эсвэл энэ дууг ингээд эсвэл болон тохот очиод хүүхдүүдэд ингэж болохгүй шүү хүүхдүүдэд хайрлаараа хүчирхийллийг эсэргүүцье гэж хэлээд бид нар талд ингээд одоо ингээд уцаар ч юм уу ингээд лозунг гаргаад ингээд инглээ гэхэд тэр маань ингээд өнгөрчдөг. А дуу гэдэг чинь мөнхийн байдаг. Учираас дуунд шингээгээд үлдээвэл ядаж энэ дууг сонссон ээж аав нар хүүхдүүд те ингээд ээж ааваасаа юм нууж болохгүй гэдгийг ойлгох болов гэж бодоод би энийг яасан юм аа. Тэгээд энэ дууг бүр 1 сард бүр амар хэцүү болоод тэгээд би ирээд нөгөө Улаанбаатарт ирээд бид нар чинь тоглолтынхаа ингээл бэлтгэл ажилд орцсон байж хахад би ингээд энийг нөгөө манай маркетингийн баг хамт олон тоглолтын зохион байгуулалтын баг хамт олон тогоо суугаад ярьсан байхгүй би ингээд яг ийм нэг л дуу хиймээр байна. Уран бүтээлтэй заавал шингээмээр байна. За яаж шингээх вэ гэхэлсэн. За нөгөө хөрхи манай Triple X Entertainment чинь бас нөгөө гинжин артист тэгээд Вандебо хамтлаг ингээд бид нар чинь нэг офислоод нэг газар офислоод ингээд уран бүтээлээ туурж байгаа. Тэгээд уран бүтээлчдийн үнэр маань ингээд Вандебогийн одоо Вандэ бол миний аягүй олон дууны шүлгийг бичиж байгаа. Тэгэл битгээд уйлгээд дууны шүлгийг бичсэн бид нар бөөнөрөө хамтарч дуулсан. Сэтгэл гээд киноны дуу нөгөө зүудийн кафе киноны дуу. Тэгэл Вандэ шууд бичээд би ингээд миний дүүнийг ийм л үг хэрэгтэй байна гэд би voice үлдээгээд тэгээд Вандэ маань шүлгийг бичсэн. Үнэхээр онсон гэж би бодож байгаа. Үнэхээр яг онж бичсэн. Анх энэ сонсоод демогийн сонсоод шууд уйлсан шүү дээ. Тийм шүү дээ. Би таны өмнө ирээдүйг сонссон тий. Би ганцаараа яж хата сонссон. Тэгээ би шууд ингээ бүр амар хэцүү болвол би зүгээр яг уйлал гэсэн яг сонсчоо тэр үг тэр нэг одоо тэр охины зүгээс ээжтэй илэрхийлж байгаа тэр нэг харамсалтай ингээд тэр бүхэн үнэхээр тийм сүнстэй амтай байсан. Тэгсэн чинь нөгөө манай 16 настай охины ээж нь айгүй хөөрхөн пост тавьсан байсан. Тэгээд хамгийн гол нь ийм сайхан уран бүтээл туурвж олон одоо ирээдүйн бүр хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалж үрчлэн сэргийлж ийм сайхан дуу хийсэн байна. Олон өөр хүүхдүүдэд алдсан ээж нар аав нарын сэтгэлийг твтээж тэ. А дээрэс нь юу гэлээ ингээд зүрхэнд минь байсан үгийг минь ингээд суугдахтаад гаргаад ирсэн юм шиг яаж ингэж мэдэрч бичвэ гэж хийсэн бэ энэ дууны шүлгийг дуу хийсэн бэ гэж хэлсэн байсан. Тэр бол хамгийн том шагнал болов гэж бодож байна. Тэгэхээс шинэ бол нэг ямарваа нэгэн тэмтэй өөр юм байгаагүй. Тийм учраас бид нэр одоо ямар ч тийм байгууллагатай хамтрах ч юм уу тийм хийгээгүй. Бид нар өөрсдөө сэтгэл зүрхээрээ хийсэн. Энийг
манай одоо Бэлгүн Хироши Valiant Art Valiant одоо production-ын ч гэсэн өөрсдөө одоо сэтгэл зүрхээр яг энэ дуунд те ямарваа нэг юм ил тод одоо юм амар тод хувцч байхгүй те бүх юм нь ингээд юм зөвхөн царайнууд зөвхөн сэтгэл зөвхөн харц зөвхөн үг те ийм л байх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд энэ сайхан үйлсэд бас хамтарсан дүүдээ баярлалаа. Тэгээд миний одоо 40 жилийн өмнө тоглолтны тайзан дээр бас чамаа гарч байгаад би их баяртай байгаа. Сарагчтай бас өөрийнхөө одоо урын сангаас бас трибют хэсэгт нь орж дуулж өгнө гэж хэлсэн. Тэгээ маш их баярлсан шүү. Тэгээд энэ би бол намайг чиний шав мавигцсан асаа. Үгүй би шав багш нь биш шүү дээ. Гэхдээ би бас Мишель миний шав биш гэж хэлэхгүй байгаамаа. Асаа дуултаа тий. Яг тийм багш шав гэдгээр одоо танаас хичээл авсан ч юм тийм байхгүй л дээ. Одоо миний хувьд бол бүр жоохон байхасаа одоо анх тэгэл ухаан орж хахад л сарай хичээн доо ингээл явж идэг сонсч идэг. Доо дуулж сурж байхдаа ингээл сарай хичээн доонуудыг дуулж одоо сурж илээ шүү дээ. Тэгэхээр чи одоо миний багш гэхээс тэгээ би бүр тэгээ бодож исэн бас нөгөө Silk Star тэмцээнд орж хахад ингээд би нөгөө чамд илүү коммент хийж чадахгүйсэн байхгүй юу. Одоо ингээд чиний бодцсон ингээд өөрийн ингээд бодсон юм чи дундуур нь би ингээд орох юм бол ингээд бараг л би тэнд ингээд өдөр шингөө ингээд Мишелийг бэлдээд байгаа юм шиг зрийтэл үзэгчд ойлгоодсон. Ерөөсөө тийм байгаагүй. Манай Мишель маань өөрийн продюсер тэгээд ээжтэйгээ тий ингээд тэгээд дээрэс нь наадмын одоо зааварлагч нартай ажилласан шүү дээ. Тэгээд ер нь ийм гоё хамтралтай бол сайхан сэтгэл одоо юмыг болгоё бүтээе гэсэн сайхан сэтгэл байгаа. Нэгдвэл сэтгэл байх юм бол монголчууд бид нар хаач хамаал явсан ч дандаа амжилттай явахын л бас жишээ юм болов уу гэж бодож байна. Тэгээд хоёулаагийн хамтрал collaboration маш сайхан болсон би баяртай байна. Маш олон хүмүүс YouTube-оор үзэж байна. Тэгээд та нар минь хэрвээ энэ хүчирхийллийг одоо таслан зогсоож хүчирхийллийг одоо даймжруулахгүй гэж бодож байгаа бол бодож байгаа нэгэн энэ лайвыг шеэрлээ, дээрэс нь энэ YouTube-д байгаа энэ клипийг үзээд сонсоод сэтгэлээ бичээд ингээд өөрсдийнхөө одоо реакшнаа үзүүлээрээ. Тэр айгүй хамгийн чухал байгаа шүү. Зүгээр нэг сонсоод өнгөрөх биш те. Зөрөх лайкаас гадна шеэр хийх юм бол маш олон одоо бидний 3.5 сая те одоо олон улсууд монголчуудынхаа дэлхийд амьдарч тархсан монгол хэлтэн бүх монгол турхтанд хүрэх үү гэж бодож байгаа шүү. Тэгээд маш их баярлалаа та нартай бидэнтэй хамт байж байгаад. Маш их баярлалаа. Би бас сараагчтай энэ лайваар дамжуулаад баярлалаа гэдгийг хэлмээр үнэхээр одоо хөндлөж биширч явдаг хүнтэйгээ хамтарч ийм одоо дууны сэдвэн ч гэсэн ийм гоё чухал тэгээд хамтарч дуулсан одоо зөвшөөрсөн тий маш их баярлалаа сараагчтай. Миний хувьд ч гэсэн амар гоё байлаа. Хоёлаа Алагуй дээр очиод бичлэгээ хийлгэхэд өстэй аюу гоё зэгцтэй миний дүүч ингээд амар гоё мэдрэмжтэй дуулж ирсэн. Тэгэл хоолоогоо хичнээн дахин бичүүлээд л тий. Тэгэл ингээл тэр чинь айгүй их тийм хичээнгүй зам баггүй. Тэгээд ер нь би хараад байхад бол манай энэ тэмцээнд оролцогч нарын дундаас би ч шүүгч байсны хувьд бол маш хичээнгүй юм чиний юм алдаа оноо гэж ерөөсөө ингээд тоглолтын дуулалтын чадвар нь ингээд ерөөсөө ингээд шатнаас гэж муудаг байхгүй юу. Яг хад өнөө сонголт нөлөөсөн байж магадгүй. Тэгээс үл дандаа сайн явж ирсэн. Тэгээ би их талархаж байгаа Казахын ард түмэн болон биднийг одоо манай Мишелийг дэмжсэн бүх одоо манай монголчууд фейсбүүкээр санал өгсөн те монгол оюутнууд бол дэлхийн монголчуудаа бүгдд нь талархлаа илэрхийлмээр байна. Тэгээ бүгдээрээ энэ сайхан одоо өр хүүхдүүдийн төлөө нийгэм болж байгаа энэ шудраг бус явдлын энэ эсрэг те бүгдээрээ ингээд дуурч чимээгүй байхгүй ядаж ингэж дуухураар одоо уран бүтээлээр ч гэсэн өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэх юу гэж бодож байна. Тэгээд хэлхээс бүвэ гэдэг энэ гайхалтай дуус хайрын бурхан 6 сарын 6-нд Төв цэнгэлдэх тогтоодох одоо тоглолтын маань бас дуулагдана. Тэгээд амьд төвчмийн хамтлагтай бэлтгэлээсэн ямар байсан байж нэлээд олон удаа ирж байна те. Амьд төвчмөнтэй дуулах айлтч бас өөр гэдэг. Тэгээд сараагчийн тайзал бүр үнэхээр гоё их. Баярлалаа. Гал болох. Вандагийн нөгөө зохиосон дууг нь чэйжлэх зовсонтой хоёлоо. Хоёлоо ч ууланд гэж өгүүлж мүгүүлж дуулдаг усуд биш шүү дээ. Тэгсэн чинь айгуу те. Тэгтээ би бас тэгээд чэйжлчихтэй. Чэйжлчих юм бол ямар ч асуудалгүй гээд. Тэгээд энэ доо өөрөө яг юм сэтгэл зүрхнээс юм дотроо юм сүнстэй болохоор айгуу тийм дуулахад их гоё. Тэгээ би тоглолтын дээр ирэх хүмүүстэй бас энэ хэлхээс буй дооны тахилтыг бүгдээрээ гоё цээжлээд ирээрээ тийм бүгдээрээ хамтдаа бас дуулал гоё юм болоо гэж бодож байна.
За баярлалаа. Тэгээд бидний бас ажил их яруу сандруу тэгээд та нар маань ч гэсэн бүгдээр ажиллаа хийгээ завгүй байгаа бах. Тэгээд бидэндээ хамт байсан. Тэгээд энэ лайвыг үзсэн бол лайва шеэрлж өгөөд дээр нь байгаа линкэн дээр YouTube руу ороод клипээ үзээд таалагдсан бол бидэндээ сэтгэлээ явуулаад шеэрлээрээ. Хайр шүү. Баярлалаа. За, удахгүй болцгаая.